Хулгайлах гэмт хэргийн субъект нь хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, Монгол улсын иргэн, гадаад улсын харьяат харьяалалгүй этгээд байж болно гэж хуулинд тусгасан байдаг. Харин энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 50% нь насанд хүрээгүй охид эмэгтэйчүүд, 20-30% нь ахмад насны эмэгтэйчүүд, 10-20% нь өндөр насны гэсэн судалгаа бий. Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн олонний хөл хөдөлгөөн ихтэй газар үйлдэгддэг. Тухайлбал халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн 18 орчим хувь нь нийтийн тээврт гэмт үйлдэлээ хийдэг. Мөн өвчтнүүдийн анхаарал сарнисувыг далимдуулах зорилгоор ачаалал ихтэй улсын эмнэлгүүдийг сонгодог байна. Халаасны хулгайн хэргийг ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй хөдөлмөрийн насны залуучууд болон өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан этгээдүүд үйлддэг болох нь судалгаагаар тодорхойлжээ. Тэд гадаад төрх хувцлалтаараа хинээс ч ялгарч харагдахгүй. Тэд хэнийг ч хайрлахгүй, өрөвдөхгүй. Харин иргэн та өөрөө халаасны хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж чадна.